За та бүхний амар амгалан айлтгая. Өнгөрсөн 2016 оноо сая үдлээ. 2016 оны 12 сарын 11-нд Ямандаг Бурханба Дорчигдэнгийн авшиг тавьсан байгаа. Тэгэхээр тэнд бол бараг 10,000 хүн сүсгтэн олон суусан. Ийм сайхан үйл болж өнгөрсөн. Энэ 17 онд та бүхэнтэйгээ дахиад номын барилгаар учрах байгаадаа би маш их баяртай байна. Бидний зүгээс, лам нарын зүгээс, лам нарын чин сэтгэлийн зүгээс маш их баяртай байгаа. Ямар баяртай мэдээ вэ гэвэл одоо энэ 1 сарын 7 энэ шинэ оны босгон дээр буюу өвлийн дунд сарын шинийн 10-нд Дорчигдэн сахиусны их тахилга хийхээр болсон. Тэгэхээр Дорчигдэн сахиус гэдэг бол эрт дээр үеэсээ үүхтэй, түүхтэй, шүнтэй, шастартай, бичигтэй, номтой ийм сахиусаа. Манай Богдхаанд Монгол улс бас одоо энэ сахиусыг төрийн нэг сахиусаар шүтжсэн ийм түүхтэй. Тэгээ сахиус бол 4 үйлсийн 4 дүр тойруулаад нийт одоо язгуурын 5 сахиус байдаг. 4 үйлсийн сахиус нь бол амирлангуй дүртэй нь бол цагаан заан унсан амирлангуй дүртэй бий. Дэлгэрэнгүй үйлсийн дорчиг нь бол хул морь унсан маш баясгалантай дүртэй бий. Ирэх хүчний дорчигд нь бол луу унсан, хөхлөө унсан ялдам дүртэй ийм дорчигдэн сахиус бий. Хатуу догшин дорчигдэн сахиус нь бол хан гард унсан ийм дүртэй дорчигдэн сахиус бий. Өөрийнх нь дүр бол номд 3 дээлийг сойрхоод алтан малгайтай цагаан арслан унсан усан хотго буюу хяргуур барьсан зүүн мотортой бол эрдэнийн твш эрднэр бөөлждөг охтон бас одоо 3 орчлон гэрхэндээ хураах гоох яг атгандаа бол зүрх атгсан байдаг. Тийм учраас энэ бол шид бүтээлийн дорчигдэн юм аа. Энэ язгуурын 5 дорчигдэн сахиусны тахилга нь бол эрт дээр үеэс янз бүрээр тахигдсаар ирсэн байдаг. Нэгмаби ёсонд тахигдчихсэн байна. Сажави ёсонд одоо ч бас тахигдж байгаа олон газрууд бий. Хар морьтой дорчиг гэдгээр гармаабуудын шүтжсэн ёс байдаг ба. Гэлэгвагийн ёсонд ч бас энэ төвд Монгол энэ тэмдгийн хийдүүдэд уншижсэн уншлагууд бий. Манай 4-р өвдийн айлдсан дорчигдэнгийн тахилгын судрыг бол хуучин гумгаач хөлөнд татсанд бол тагчээсэн. Одоо бол бид хэдийн энэ их тахилга бол маш их дэлгэрэнгүй Паунха Ромбучигийн эмэгтгсэн ийм их тахилга бий. Энэ бол Паунха Ромбучи хийгээд Дахбод орч чангийн үеэс аядан нарийн одоо дэг жайгийн дагуу тахигдсаар ирсэн. Тэрний дээр одоо бидний одоо ачид багш нарын зааж сургасан нарийн одоо хурлын горим бас одоо аядан хэя чог чаглан буюу зан үйл гарын авлага бас одоо цан хэнгэрэг сэлнэн бүрээ бишгүр дум бүрээ ганлин тэргүүтээ олон хөгжмийн зэмсэг оролцсноо. Энэний одоо ондог буюу илт онлын айлдах бас одоо жандин буюу заллаг тахил бас одоо янлаг думба буюу 7 гишүүнд залбирал за тэгээд наминчлал бас одоо наминчлалын өмнө бол базар сад буюу очир сэтгэлтний бясалгалыг хийдэг. За эдгээр нь бол бүгдээр их нарийн дэгж аягтай, дээр нь нарийн аядантай. Бас одоо энэ хангалын уншна. Хангал гэдэг бол гол одоо тахилгын үйлсийн тэдгээр сахиусны сэтгэл зүрхийн таалал мэдлийг хангах ийм одоо хангал тахилга уншна. Эдгээрийн дараа бол балин өргөл бас бий. Цогчд бас өргөнө. Цогчдыг бол одоо их жай буюу дэлгэрэнгүйгээр нь өргөнө. Цогчд гэдэг нь бол ер нь бол Ядан Бурхан Баатар Дагнас номын сахиусны номын хурмын идэ юм. Баатар Дагнасын хурмын идэ. Эдгээрийг бол бас өргөнө. Олон түмэнд түгэнэ. Бас одоо магтаалын дараагаар бол чойжлын дүгжүү буюу Эрлэг номон хааны
балин өргөх ёслол нарийн шамнах үйл ажиллагаа, нарийн зан үйл, нарийн бясалгалтайгаар ингэж хийнэ. За тэдгээрийн дараагаар бол ганцл буюу иргэшээлэг өчнөө сахиусандаа иргэшээлэг өчөөд үйлсээ захиж даатгана. Үйлсийн захиас сэржин бэрэнжил бүгд одоо нарийн дэгжээ гормын дагуу ингэж хурна. Тийм учраас энэ их тахилга бол ер нь манай хийдүүд дээр бол хийгддэг. Энэ удаад бол хүрээ их тахилга гэж ингэж нэрлэж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг 10-аад хийдийн хамбан нар, лам нар, унзад нар, гэсгүү нар, аливаа одоо ном эрдэмтэй шалгарсан лам нар бүгдээрээ энэ хуралд ирж хурцгаах юм аа. Тийм учраас бид энэ тахилгыг хүрээ их тахилга гэж нэрлэж байгаа. Энийгээ бол жил болгон өвлийн дунджаар хийхээр ингэж одоо лам нар зөвлөлтөнд тогтоод одоо та бүхэнд айлтгаж байгаа юм шүү. Тэгэхээр энэ номыг унших, сахиусыг тахих газар нь бол Corporate зочд буудал, Convention Center Гамболд тэргүүтэй хамт олон ивент тэтгэж байгаа. Бас одоо хурлын балин дахил, цогчдын идэ, жимс цэцэг эдгээрийг бол өглөгийн эзэдийн өглөгээр ингэж өргөж тахих ийм нарийн зам үйл эрхийг тэрийг ивент тэтгэж байгаа энэ хүмүүстэй лам нарын зүгээс бол маш их талархаж байгаа. Тэр талархлаа бас бид тэр өдөр одоо номын ёсоор бас хүргэх болно. Энэ удаагийнх бол 1300 хүний суудалтай ийм газар юм байна. 1300 урилга тараагдана. 1300 урилга бол мэдээж хэрэг үнэгүй тараагдана. Гэхдээ бол одоо энэ сахиусан сүжигтэй хүмүүс манай шавнараас аваарай. Олон хүмүүс хэрвээ хүрэлцэхгүй бол гэр бүлийнхэн төлөөллийг ч юм уу хамт олонныхоо төлөөллийг эндээ явуулаарай. Яагаад гэвэл урилгаасаа хэтрээд явчих юм бол бас одоо энэ хүмүүсийн хүч хөдөлмөрийг тэр Convention Center-ийн хүмүүсийн ажил хөдөлмөрийг бидэд хүндэтгэх хэрэгтэй. Бидэд одоо сүсгэлж яана гэж лам нар нь одоо дэгж айгүй байж болохгүй. Сүсгтэн олон нь бас одоо хамаагүй бужигнж хэрэггүй. Энд бол маш соёлтойгоор ирж оролцоорой. Тэгээ энэ дээр бол би нэг юм нэмж хэлье. Төрөний одоо миний хэлсэн юм дотор бол энэ ном бол нарийн дэгж аягтай, ая дантай, хөгжмийн зэмсэг бүрэн бүтнээр ингэж унших учраас энэ орчин үеийн урлагийн нүдээр харах юм бол энэ бол одоо бүрэн бүтэн оркестрийн одоо тоглолттой бүрэн бүтэн оперын дуу хоолойтой ийм номнууд болох юм аа. Яагаад гэвэл манай унзад нар, уншаач нар бол жил болгон, сар болгон тахдаг нарийн мэдлэгтэй лам нар байгаа. Балин дахилчт нь гэхэд бас нарийн дэгж аягийг мэддэг лам нар байгаа. Бүрээ бишгүүрийн хаана яаж үлээх, тэр ганлангийн, дунгийн хаана үлээх, хингэрэгний цогт ямар одоо сахиусны гიშгэгдэл дээр, мориных нь гიშгэгдэл дээр юм уу, арслангийн гიშгэгдэл дээр юм уу, зааны гიშгэгдэл дээр юм уу, хан гардын дэвлэлтэн дотор юм уу, энэ бүх юм нь бол цан хингэрэгний нарийн одоо цохилтоор явах учраас энд одоо урлагийн нүдээр харах хүмүүст бол энэ бол бүхэл бүтэн оперын чуулга, дуулалтайгаа оркестрийн хөгжимчт нь бүтэн хөгжимчтэйгээ ингэж 4 цаг 30 минутын туршид тасралтгүй ингэж уншина. Энийг бол та бүхэн бас соёл эрдмийн үүднээс хүлээж авч болно. Зарим хүмүүс бол урлагийн үүднээс хүлээж авч болно. Мэдээж эртэн эдэгвэг эрдэм соёл боловсрсон хүмүүс бол энэ бурхны шашны их таван ухаан, баг таван ухаан байдаг. Бүхэл зүйлсүүд энд багтжээ гэж ингэж харагдахаар байгаа. Тэнд бол гүн ухааныг хийгээд урлаг соёлын бүхэл зүйлсүүд багтсан байгаа. Энэ бол гайхамшигтай хурал болно. Та бүхэн энэ хуралдаа тавтаа морилоороо талархлаа. Тэгээ хурлаараа бүгдээрээ золгоцгоёо. Хурлын дараа бол энэ бичлэгийг олон түмэн түгээх учраас хуралд суугаагүй хүмүүс гарах юм бол бичлэгээр нь олж үзээрэй. Бүгдээр нь тэрийг тараах болно. Тэгээд энэ бол ганц удаа хийгдээд өнгөрөх бишээ. Бүгдээрээ ерөөл тавьж байгаа юм бол жилийн жилдээ мөнхийн хурал болгон даган баясгах ийм сайхан ач холбогдолтой улс орондоо нэмэр хандивтай ард түмнийхэн
эв нэгдэл, эрүүл энх, аливаа одоо эрдэм үйлсийг дэлгэрүүлэхэд энэ хурал бол маш том оюуны хөрөнгө оруулалт болно. Та бүхэндээ талархлаа.